Retro. No Mercy-гийн дуу гэж бодсон чи Milli Vanilli-гийн дуу байсныг нэрээ сонссон шүү дээ. Аа дууч нь. No Mercy гэдэг нэг клубын 3 байсан шүү дээ. Монголд ирж байна. Баарнд уянганд бол жоохон диско явж байгаад уянгалдаг байсан шүү дээ. Боломж олгодог. Тэгээд ерөнхийдөө Celine Dion нөгөө Titanic-ийн дуу. Тэгээд When I Die гэдэг чи явна шүү дээ. Жинк. Тэгээд No Mercy-гийн дуу юм байх хэвээр гоё дуу гэж бододсон чи одоо тэгээ бододсон чи юуны Milli Vanilli-гийн Girl I'm Gonna Miss You гэдэг шүү дээ. Girl I'm Gonna Miss You. It's a tragedy for me to see the dream is over. Тэр чинь And when I die I keep on living чи нэг зохиолсон байна. Нэг хамтлагийн Milli Vanilli хөрхи lip sync минкээс болоод хил амд ороод тэр прожект ер нь бодоолцсон байдаг шүү дээ. Хамгийн их скандал очирсан тооён дэлхийд хамгийн анх ийм бүүм скандал очирсан. Ам барьж дууссан өөр хүний хоолойг тий. Тэр чин бол тэгээд ер нь бол алуулчаа. Тэгээд нөгөө хоёр чи амьдрал нь ер нь хэцүү байсан шүү. Тэгвэл нөгөө продюсерийн ажил өөрөө харж байгаа л хайж олоо тий. Тэгэл айгуу гоё бүжгэлдэг, эвсэлтэй, амар гоё царай мараатай. Тэр гарч ирсэн продюсер чинь мангар олон. Тий. Платинум шүү дээ. Нооныг гаргаж ирсэн гэж яриад. Тий. Одоо чи нэрийн энэ дээр гарсан. Тэр орж ирэхгүй. Тэгээд мань хүний чи амар олон прожект хийдэг. Ер нь ингээд нэг хамтлаг танилцуулах промошн ер нь бол энэ зунжангаал үнэгүй тоглолтууд байгаад байгаа шиг байна л да. Ямар Хөвсгөлийнх чинь болохоор тайх тий. таг фестивал тий. Одоо тэгээ хуурих болж байна. Өөр чинь Playtime болж байна, хоор болж байна. Гэхдээ яг зүгээр нэг урчилсан байдлаар хамтлаг дуучтайгаа бас үзэгчдэд ингээд танилцуулахтай нэг жоохон амтлуулах тийм ивентүүд ер нь болдог шүү дээ. Pre party гэдэг юм да. Pre event гэдэг ч юм уу те. Тэгээ нэг юм урчилсан байдлаар халаалтын тийм нөгөө нэг арга хэмжээний зөндөө болох бах. Тэгээд угаасаа одоо яг нацгагийн бас ингээд үйл ажиллагааг нь хариуцж явж байгаа. Нар бааранд бол Playtime дээр ялангуяа орох шин залуу хамтлаг дуучдыг дэмжих гэсэн тийм юу одоо тийм зорилтуудтай ивентүүд болдог. Мэдээж олны бас хайрыг татсан хамтлагуудын ийм найт үдшилгүүд эсвэл ийм шин залуу хамтлагуудын хамтарсан те нэг биш нэлээ их тийм хамтлагуудын хамтарсан бас ийм амьд хөгжмийн найтууд дотроо бас янз бүрийн жанраар нь ялгаад ах шиг байна. Ер нь Монгол айгу гоё байгаад ах шиг байна. Хүмүүсийн анхаарал. Ер нь ингээл хизээл тийм их контент байлаа гэдэг шиг Монголтай их олон юм. Тэр нэг мотоциклтэй эмэгтэйгийн тэр контент бол айгу бас гоё явдсан билээ шүү дээ. Монголд орж ирэхээр нь мэдэж авсан шүү дээ. Үлгээр орж ирээд нэлээ явж байгаа. Тий. Усаар дайраад. Доош нь. Тэгээд нааш явж байгаа тийм юу үзэл. Ер нь Монгол анхааралд нь хүмүүсийн нэг анхаарлыг тооцогдсон. Төлөвлөгөөний нэг чекпоинт нь болохоор болцсон гэж бодогдож байгаа учраас тэр зэсмаа энэ жил бол их гоё байх гэж бодож байна. Монголчууд маань тэгээ сайхан гадны зочтой гоё хүлээж аваас тий. Яг хоо нэг шүүмжлэх талаас нь хэлж байгаа юм биш. Гоё хүлээж аваасаа. Бүх юм сайхан болоосаа. Валютын урсгал орж ирээсэ. Нэг гоё. Ер нь бидний бүгднгийнх нэг юм хүсдэг нэг зорилгоч биш юм аа. Тэгээ мөрөөдөл гэх юм байгаад байна л да. Ер нь нэгж болох нэг сайхан баяжуул ямар вэ? Баялаг эд хөрөнгө баялаг гэдэг чинь нөх хүн зөв явж байгаа хорвоод ирсэн одоо зорилго те хийх ёстой үүрэг гэж хэрвээ ярьж ярихаар бол тэр талаас нь ярих юм бол тэр зорилгонд биелж бүх одоо тэр нөгөө буянгуудаа хураасан хүн чинь эд баялагч байгаа, гэр бүлэнч байгаа, тэгээ эрүүл мэндэнч байгаа. Одоо боловсрал, ясвартхан хүн талын зүйлүүд нь ч байгаа л гэсэн үг шүү дээ. Яг нэг тэгэж ойлгодог болчиход байгаа л да. Кротер гэж ярьсан те. Хоёул эндээсээ жоо. Тий, шууд өсрөө явчлаа л да. Энэ зуны арга хэмжээнүүд гэж байгаа. Тэгээд энэ зуны арга хэмжээнүүдийн хувьд гэх юм бол гүйцэтгэд хэлэхэд мэдээж Love and Nature Reggae Festival маань болно. Тэндээ чи битэр хоёлаа байгаа тий. Тэгээд одоо тий 3 дахь жилдээ бас хамт ажиллах гэж байгаа. Хүний минь нэг ингээд энэ хажууд явж байна. Тэгээд
араас нь залгаад мэдээж playtime маань байгаа. Playtime бол бас тэгээд бидний амьдралын бас нэг хэсэг болж явдаг арга хэмжээ те. Хэдэн жил хамт байчаа гэдэг шиг тийм зүйл байдаг учраас зүгээр одоо ингээд нүрэн талаас нь дүгнэх биш. Одоо playtime-ийн юу гэдгийг playtime-ийн одоо бас нэг амин одоо тэр бүрэлдэж байгаа нэг хэсэг нь байдаг гэж өөрөө итгэдэг учраас тэр playtime бидний амьдралын хувь бид бүхний өөр өөрийн гэсэн талаасаа тий. Тэгээд playtime-да ингээд хайртай байдаг учраас playtime-да жил болго ямар нэгэн байдлаар оролцож, ажиллаж зүгээр яг артист талаасаа, DJ талаасаа хөгжим түгээж тэгээд их мэтлэн ямар нэгэн байдлаар playtime-тай хамт байдаг. Энэ найд маань дахиад болох гэж байна. За, ар дээрээс нь түрүүний хэлсэн хөвсгөлийн тайг фестивал дээр бас ингээд DJ-ний баг дээр зохион байгуулалтанд оролцож байна. Сүүлийн үед нэлээд бас онцлогтой өөрийн гэсэн бас нэг байгаль орчноос шалтгаалдаг шиг байна. Миний бодлоор тайгын фестивал. Өөр ч бас нэг говьд бас нэг Spirit of God гэж болдог. Тэгээд дандаа Spirit of God гэж. Тэр болохоор дуу хөгжим бас урлаг уран бүтээл үзүүлэхүүн урлаг одоо тэр нөгөө инсталляц гэдэг тэр урлаг. Тэгээд гэхдээ ер нь бол тэр бол мэдээж илүү одоо хөгжим талаасаа сонгодог гэх юм бол зураг талаасаа одоо юу гэдгийг те абстракт ч гэдэг юм уу, авангард ч гэдэг юм, модернист ч гэдэг юм уу те одоо бүжиг талаасаа өөр өөрийн тэрэн шиг тийм сонгодог талын юм зүйлүүд байдгаараа Spirit of God бол ялгаатай л да. Тэгээ мэдээж өргөжлөлөд хийх бах. Заавал жил болгон болдог тийм бас дүрэн байх л та. Сайжраад алдаад тутлаа засаад явдаг бах гэж бодож байна. Юу нэг хоёлаа нэг чадлж байгаад ярьсан шүү дээ. Францын уран бүтээлчтэй холбоотой баримтат кино. Тэр баримтат кино мó уран сайхны кино мó? Тэр бол баримтат докюментари. Тий. Тэгээд за ер нь бол хиний тухай ярьж байгаа нэхэр Францын бас домог Ахмад одоо ордог те домог DJ-ийн хувьд бол бас ингээд юм Ахмад хүн, домог хүн Лоран Гарниер гэдэг техно хөгжим, электро хөгжим сонирхож байгаа классикийг бас сонирхдаг хүмүүс бол мэдэх байх. Лоран Гарниер гэдэг DJ-ийн өөрийнх нь бичсэн ном байдаг байхгүй. Тэгээ мань хүн болохоор угаасаа тэгэл тийм агуу хүн хөгжмийн ялангуяа электро хөгжим тэр тусмаа Францад болдог одоо Франц улсын электро хөгжмийн одоо тавцан дээр маш чухал үүргийг гол одоо түлхүүр хүний байж чадсан хүн өөрийнхөө тэр амьдралынхаа туулсан энэ замналаар ном хийсэн. Электрошок гэдэг юм шүү дээ байхгүй. Тэгээ тэр номыг би бас олж аваад яг их хуваар нь хүртэл олж аваагүй л дээ. Тухайн үедээ бол маш их сонирхож байсан учраас зүгээр нөгөө нэг онлайнаар татаж аваад үзэж уншиж байсан. Тэгээ тэрэн дээр бол ерөөсөө яг энэ дэлхий дээр орчин цагт 1980-ад оноос электро хөгжим, хаус хөгжим, техно хөгжим, acid house хөгжим тэгээд энэ артистуудтай хэлбэлтэй уулзалтаар танилцаад явцсан тийм мундаг хүн. Маш ач холбогдолтой. Тэгээд тэр өөрөө хөгжмийн продюсер зохиолч. Нөгөө техно хөгжим дурлаа, техно хөгжим хийдэг болсноор ингээд өөрөө яг техно хөгжмийн нутаг болох Детройтод очиад тий. Тэгээд яг тэр Jeff Mills тэр Sanderson эдэртэй уулзах жишээний. Тэгээд Чикагод очиж хаус хөгжмийг үзсэн хүмүүс гээд одоо ингээд ийм хар хүмүүс байгаа шүү дээ. Дамаг хүмүүс үзлэгчнэр. Тэгээд тэндээс яаж Европ руу ингэж яаж газар авсан тухай сүүлдээ ингээ rave гэдэг соёл гарсан тухай хойл бас үдшилгөө цугларалтууд хийдэг болсон тухай тэр дунд нь өөрөө оролцож ирсэн, өөрөө DJ болж ирсэн гэдэг хөгжим хийж ирсэн. Анх удаа DJ хүн симфони хөгжимтэй тоглож ирсэн их мэтлэн маш их үйл явдлууд тэгээд одоо цагдаа нартай тулгарсан асуудал, за хар тамхины асуудал, за залуучуудын одоо ерөнхийдөө энэ чинь маш том юм хөдөлгөөн шиг тэгээд давлгаа соёлын зүйлүүд байж байгаа. Тэр дунд 90-ад оны нөгөө Берлиний хан нуралтаар социализмын хан нурж залуучууд ингээд хөгжмөөр дамжиж нэгдсэн электро хөгжим тэрэнд ямар нөлөөтэй байсан гэдэг. За зүгээр ингээд яриад ах юм бол бүр амар за ингээд чамд хэлэхэд энэ номыг орчуулж гаргавал амар гоё юм байна да. Тэгээ ер нь яг ингээд зохиог журмаар нь яаж орчуулах юм бол тоо гэдэг ер нь бол бодоод явж исэн. Тэгээд өөр зүйлүүд хийгээд бас амьдрал гэдэг зүйл нь бас илүү давууд нөгөө priority болсон учраас ингээд те гэр бүл өрөө хүүхэд тэгээ энэ номны асуудлууд хойш нь тавьсан байсан. Тэгээ байж тал яг тэрүүгээрээ кино гаргачих.
Магадгүй хаширч гисэн ном нь бол бас тэгээд одооны залуучууд бол те нэг тэр болго ном уншсан багассан шүү дээ. Тэр бол угаасаа хүлээн зөвшөөрөх зүйл те. Энэгээрээ докюментари хийчихгээд яг одоо Laurent Garnier гэдэг юм докюментари Off the Vinyl гэдэг докюментари гарсан. Электрошок номон дээр орсон зүйлүүд дээрээс нь нэмээд одоо янз бүрийн зүйлүүд нэмэгдээд улам сонирхолтой болгоод сайжруулад докюментари гаргасан нь нэг 4-5 жилийн өмнө баггүй. За би одоо нэг тодорхой он саруудыг хэлж чадахгүй бас муухай байна л да. Тэгээд энэ кино гарсан чинь л ерөөсөө яг л номон дээр гарч ирсэн нөгөө баг байхдаа тинейжер байхдаа ингээл Англид очиж ирсэн тухай Манчестер хот гэж ингээл хэлдэг байхгүй. Зам одоо замналах юм уу те. Тэгээд тэр юугаараа зураг моргнуудаар эвлүүлээд өөрөө ярьцлага тухайн үед нь байж исэн хүмүүсээс нь тухайн тухай ярилцлага авч маад яг энэ номынхаа чиглэлээр амар гой баримтат кино хийсэн байгаа байхгүй. Тэр готлаа нөгөө ном орчуулна гэж хэлсэн нөгөө нэг нууц далд орсон байсан хөсөлч. Гинт баримтат кинон дээр дахиад сэтэрж байгаа байхгүй. За тэгэл ингээл movie night-ууд болд юм байна. Энэ бол одоо жишээлбэл албан ёсоор гаргах асуудал гэдээ яригдах одоо мэдээж яригдсан нь ойлгомжтой шүү дээ. А тэгээ энэ киног ямар ч хэсэг ихний ээлжинд яг энэ хүрээл дотроо электро хөгжим сонирхогч дотроо тий найз нөхөдтэй дүүнер дотроо ингээд movie night хийгээд ингээд Laurent Garnier гэдэг хүний тухай танилцуулаад тэрийг тэгээ баримтжуулаад гэдэг шиг ингээд дараагийн степүүд бас хийгдэж боломжтой юм байна гэдэг нэг тийм гаргалгаа хараад тэгээ тэр night хийх гэж байгаа. Тэгээд бас хамт энэ дээр ингээд надад туслаач гэж яаж ирсэн хүн чи өөрөө штэ. За энэ хүн байна аа. Сайн байна уу? Дахиад сайн байна уу гэж. Тэгээд ер нь бас ингээд ажлуудын дундуур хийж байгаа ажил учраас бас нэг ивент харуулах гад нэг хүчлээд бас заавал ингэ хэрэг байгаа. Би нэлээд ажиг. Чи энэ дээр тэгээд одоо яг эндээс хойш чи одоо бүрэн ойлголттой боллоо шүү дээ. Ингээ бодлоо хэлвэл бас гоё байхгүй. Яг ямар учиртай зүйл болж байгаа гэхээр ер нь 5 сарда багтаасан дээр тэгж бодож байгаа. 5 сарда багтаана гэж бодож байгаа. Энэ контент одоо хэдэнд гарч байгаа юм бол та тий. нэг бодохгүй өсрөл 3 болох. За. 5 сарда багтаагаад ерөнхийдөө мэдээ зарлана. Ер нь бол сабтайтл чухал. Яг ингээд нэг хоолойтой орчуулга хийхээр цаад илүү эмоц нь гарахгүй бах. Тэгээ угаасаа хүмүүс тэр тусмаа яг юм электро хөгжим сонирхож байгаа залуучууд бол харцсангуу одоо нэг оюуны боловсрал гайгүй гэж итгэж байна. Тийм учраас зүгээр сабтайтл тавиад зарим хүмүүс нь бол шууд англиар нь ингээд үзээ те сонсоод ойлгоход бол асуудалгүй. Дэлхийн хамтлаг маань Bros Records гэдэг угаасаа production компани байгаа. Bros Records-ийн доор ингээд дэлхийн хамтлаг болон бусад одоо гэрээт бөгөөд захиалагт бөгөөд ингээд одоо юу уран бүтээлийн ажлууд, уран сайхны киноны хөгжмүүд гэдэг юм уу ер нь бол production-ы газар байгаа. Тэн дээр дэлхийн хамтлаг маань тэрэн дээрээ суурилж гарч ирсэн хамтлаг байгаа. Одоогоор тэгээд 10 хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Тэгээд 3 цомог гаргацсан байсан дээр яг нөгөөдөр 4 дахь цомгийн нээлтийн баяр тэгээд 2 жил тоглолт хийгээгүй учраас бас шинэ хуучин дуунуудаа нэгтгсэн тоглолт мөн хамтарч ажиллаж исэн, продюсерлж исэн артист уран бүтээлч урилгаар ирж бас уран бүтээлээ хамт дэлхийн хамтлагийн хөгжимчтэй хамт ингээд амьд хөгжмийн тоглолт явах гэж байгаа. За тэгээд ар дээр нь бол юу болохоор болсон гэхээр ар дээр нь лайв сет тоглоно солиулах юм. Тий, одоо электро хөгжмийг амьд тоглоно гэдэг нь мэдээж яаж электро хөгжмийг яг рок одоо амьд хөгжим шиг тоглох вэ гэж ойлгохгүй байж магадгүй гэж бодсны үндсэн дээр яаж юм гэхээр Ableton гэдэг програм дээр ингээд шууд бүх замуудаа ингээд бичих замуудаа бичээд урьдчилан бэлдсэн одоо лупүүд аудио лупүүд бас ингээд бэлдэж тавьж агаад тэрийг яг ингээд тоглоод юу яадаг. Дээрэс нь нэмэгдэх нь даралт хөгжим, гитар одоо өөр юу ч байж болно. Андаараа ингээд бүх нээлттэй замууд дээрээ нээгээд ерөөсөө амьд аранжировка шууд хийж ийн гэсэн үг л те. Arrangement те. Ингэж болох. Яг бэлтгэл хийж авах үед чинь би ерөнхийдөө ард урдаас чинь сонирхоо бичлэг хийж болно. Тий, би одоо ер нь төд дутггүй. Бид нар бас ер нь бол тоглолт өнөөдрийн байдлаар бичлэг хийж байгаа өдрийн байдлаар нөгөөдөр орой яг 48 цагийн дараа тоглолт болох гэж байна. Тэгээд маргааш буюу бид нар ингээд бас орой хэд хүртэл яваад яах нь мэдэхгүй байна. Ингээд ер нь бол ингээд тайз руугаа нүүдэл суудлын тэнцэнэ прогоно хийн. Тэгээд холболт би бол энэ удаагийн одоо өмнөх тоглолтын дээр би бас маш их бэлгшээдэг. Бид нар 3 уран бүтээлийг лайв сеттээр амьд тоглоход би тэндээс бас DJ лупүүд
бөмбөр одоо энэ битийн хэсгүүдийг хариуцж тоглож байсан бол одоо Атка нэмэгдээд энэ гурлаа ерөнхийдөө бүх замаа хариуцах боломжтой болсон учраас заавал дахиж DJ байх шаардлагагүй болсон. Бит юмнууд бол өөрсдөө ингэж явдаг болсон. Бүх юмаа ингэж бичээд луптэд лайв лупинг хийгээд те. Тийм болохоор тэр тоглоод би бол харин арын алба, техникийн алба те одоо stage management гэгээд ер нь бол ийм өөрийг гүйцэтгэж явж байна. Тэгээд програм хангамж яаж гин холболт яаж гин яаж байрлахаар байна. А дээрээс нь яг лайв сет тоглоход юу юун дээр анхаарахаар байна. Бас энэ дээр бол зүгээр байхгүй зөвлөгөө өгнө. Тэгээд contributor гэдэг байдлаар одоо энэ шинээр гарч байгаа дөрөвт цомог буюу Хуучин ямар баг вэ? Amazon Palace. Say time ч нэг болоогүй юу? Яа, night. Нэмэхгүй. Хоолоо уучлаа. Яа. Оо тэгэхэд оо. Тэгээд дөрөвт цомгийн нэр бол мэдээж Space тий? Сансар гэдэг цомог байгаа. Пянс шууд ирж байгаа. Миндэ аха. Тааса, бэса. чинь бас юу аа. Тий, ер нь бол тэгээд энэ ч их хүндэтгэлтэй нөө түүх хөр болохоор энэ ч те бүр за минь бүр л одоо соц нийгмийн үед яг Оросын одоо ийм бусад хотуудад хийгдчихсэн кино үйлдвэрийг copy paste хийсэн юм шиг яг л тэр загвараар байгуулсан киноны үйлдвэрлэх газар байгаа байхгүй тий. Тэгээд тухайн үзэл суртлын газар яамныхан чинь бас кинонуудыг хяндаг юм жижиг заал байх байсан. Тэр үед байсан дэлгэцэн хөрлөлдсөн байгаа юм. Тэр скрин аваас тий. Тэгээд энэ акустикийн шийдэл нь болохоор яг л цас нийгмийн үеийн одоо геометри, физик. Тэгэ. Прогон гэдэг орос үгэлтэй прогониат прогон гэдэг чинь гүйлгээд эргүүлээд үзье. Нэг яваад үзье гэдэг штэ. Нэг явалт гэхгүй. Прогон гэдэг. Аяах юу гэсэн бэлтгэлгээд салираад байгаа. Урлагийн одоо энэ юу одоо бэлтгэх энэ үзэх зүйлийг болохоор сургуулилт гэж ярина. Бэлтгэл гэдэг бол биеийн тамир шүү. Заал руугаа зайл гэсэн штэ. Нийтдээ ер нь хэдэн юм байна. Яг тий. Ер нь бол тэгээд энэ хоёр маань яг өөрийн яг ойрын
Тэгсэн мөртлөө түрүүний хэлсэн нэг уран бүтээлээрээ ямар нэгэн байдлаар ингээд өөрөөр гүйцэтгсэн тийм бүтээлчд. Тэгээ голцоо ингээд ер нь Bros Records ч анх байгуулагдаад одоо энэ ч бараг 20 жил болсон юм шүү. Яг энэ кино дотор 2 3 ч бас ийм студ сольж байгаа шүү. Тэгээ одоо байгаа энд болохоор ингээд том ийм мини кино заа. Тэгээ одоо энийг юм студ болгоцсон учраас акустик нь бас бүр сац өөс шийдсэн. Тэгээд энд ингээд бэлтгэл их боломжтой сайхан спикерээ тавьж байгаа. А энэ бол ер нь бол кинонд дуу оруулах өрөө биш үү? Одоо ингээд чүк морины гэдэг гээд эний чинь бичдэг заал واخгүй. Тухайн үед. Тэгээд одоо бол ингээд тоглолтын бэлтгэдэг хуваарийн дагуу хамтлагууд ирээд юмнуудаа үзээд энэ нөгөө хамтлагаараа явж байгаа зүйлүүдээ бол оройгоор үзээд электрон сетүүд болохоор өглөөгөр яг нэр гурлаа байгаа юм чинь Атка том оноо гурлаа өдрөөр нь үзээд тэгээд явчихна. Тэгээ манай Жожо гэхэд одоо тайцны те зургийг гаргахаас ахуулаад ерөнхий тэр мөнгө үзэмжийг бас баг тойргийнхантай ингээд зөвлөлдөж дээрэс нь нэмэж бас ингэж санаа оноо ингээд идей нэмэж орж ирж байгаа. Тэгээд үзэж болно гэсэн те. Зааж болно шүү дээ. Үзэж гээд бэлтгэлийг ч очиж үзэж болно гэсэн шүү дээ. Одоо ер нь ингээд нүүх гэж байна. Хизээ нүүхээ сайн мэдэхгүй байна. Тэгээд тайзан дээр бас үзнэ л дээ. Тэгээд яг тэр үе процессыг ч бас бичиж болно шүү дээ. Тий. Тэр үед бас ингээд бүр яг тэгэл яг явж байгаа юм шиг гэдэг чинь нэг прогоно хийн штэ. Энэ дооны аяг угаасаа манай онон аяа нэгээд төлгөө болохоор жожаахны бичсэн дээ штэ. Тэгээ бидгээ чинь доолж байгаа. Тийм байдлаар он томоо өдрийг продюсерлсан. Тэгээд зохиосон, бичсэн, найруулсан яг их өөрийг гүйцэтгэсэн бүтээлүүд л юм. Жишээ татарын бороо тий ганцаараа гэдэг шиг тэгээд явж ирсэн. Өмрөн дээр дэвшил аваар байгаа. Болно шүү. Доош нь хараад үлгэж болно шүү. Наач дараа нь өөрөө плана тохирол. Наач ингээд авч байгаа. Дараа нь хүнээ дагчдаг байхгүй. Энэ дундуур ингээд бүр алж байгаасаа. Ингээд шалгаа. Дэлхийд юу лээ? Хүмүүс божигнжээ. Хамаг хүмүүс дэлхий дээр зогссон. Ер нь дэлхий дээр бөө юм болж байна. Ер нь гэхдээ бэлтгэл нь нэлээд гайг болцсон юм шиг шүү дээ. Тий зүгээр сахаа. Шилрээ. Мэргэжлийн улсаас жаргахгүй гэдэг дээ. Тэгээд одоо яг та электрон сетээ бас нэг маргааш үзэх хэрэгтэй. Гадуур ажил тэгээд тоглолт хийж байгаа хүмүүс чинь тэгээд нөгөө ярьсан нэвтрүүлэг гэсээр агаал таарах юм дөө. Ер нь бүгд хийх юм байна дөө гэж.
Тэгэл яах вэ? Энэ Тайзан дээр нэг сайхан үзсэн байгаа. тоглолт нь яг нийтдээ хэдэн цагийн хүртэл бол явж байгаа юм. Би сая амар олон хүмүүс харлаа. Нэг харин эхлээд нөгөө нэг хамтлагтай яг нөгөө нэг дэлхийн хамтлаг инструменталуудад тоглодог шүү дээ. Аха. Тэр нэг хэсэг нь дараа нь зочин уран бүтээлчтэй ингээд хоёр дахь хэсэг нь дандаа завсарлагатай байх юм гэсэн. Хүмүүсээс орж гарах тийш текер өөрчлөлт. Тэгээ гурав дахь хэсэг дээр нь амьд хөгжим хэсэг. Биш ээ. Эсрэгээр электрон хөгжим хэсэг баггүй. Электрон хөгжим шиг нэг чийлэх юм шүү дээ. Яна одоо намайг яг араас Яваараа. Тэстнэр бороо игнэ тэстнэр. Маллаа дугуугаад суулгаж байгаа юм шиг шаараа. Зэрэг дугуугаад суулгажсэн. Тэр их юм аа. Дугуугаад суулгаж байгаа танаа наа. Яна энэ дугуй засрах хүн Жордоос хүн гараад ирсэн. Зүгээр буцаж ирэх гэжсэн. Намайг. Энэ зайд иж өгч байгаа юм шүү дээ. Ланд таах. Тэгээд хамгийн гол нь энэ хэд чинь нөгөө нэг тайзан дээр яаж багтах уу? Яг ингээ солигдож молигдсон зарим ослол хөгжимчд нь гарч ирнэ. Аха. Тэгэл заримуд нь болохоор ийм хөгжмийн номерод одоо ятг гээл гаяат мөнх хэрдэн ятгын номерод гээл явах бас яа. Тэгээд готлоо хийл, саксофоны номерод. Тэгээд дан инструментал хөгжмүүд. Тэгээ мэдээж алдарт нөгөө хураа уухаа гэдэг хүмүүн гэдэг дуулна шүү дээ. Миний анхаарал тавьж байгаа ер нь их оролцож байгаа хэсэг нь бол электрон хөгжим хэсэг. Түрүү дээр бас тайзан дээр хөгжим хаана байрлахаас шалтгаалаад дугуйлтууд янз янз. Дугуйлтууд янз янз биш яг хоо. Зүгээр хаана байрлал илүү тухтай тэгээд ийм харагдах байдал нь бас тэгээд нэг тиймэрхүү л зүйл төр үндсэлж яаж байгаа. Байшлал нь гаргаж байгаа юм л та. Тэгээд одоо ерөнхийдөө их амьд хөгжимтэй тоглолтууд дандаа бөмбөр нь арталтай. нөгөө мэдээж бөмбөр урдаа гарч том зай эзэлж байгаа бол тэгдэг баг л та. Оцлолууд нь урдаа байх баг л та тийм ер нь сойл гээч гээл те. За зинч чинь нэг одоо нэг түүцэн дээр нэцсэн. За. Дандаа зайнууд мө гарснууд нь үлдсэн шүү дээ. Энд дэлгүүрээ. За одоо очиж байгаа газар маань юу вэ? Одоо Хөхнар гээд Монголын тэргүүлэгч дизайнер залуучууд бас нэг очдог газартаа болсон гэж л ойлгосон л да. Аха. Тэгээ орон зураг, тэгэл янз бүрийн инсталляц сонирхдаг, contemporary art сонирхдаг. Зөвхөн харах урлаг биш, сонсох урлагийн янз бүрийн зүйлүүд бас гой хөгжим сонсдог. Ийм сонголттой тэгээ гой хөгжим сонсдог залуучуудын open mic гэж болж идэг. Электрон хөгжмийн ивент болж идэг. Тийм нэг газар байгаамаа. Баясаа гэдэг нар баясгалан гэж залуу байгаа шүү дээ. Аха. Үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Тэгээд очиод бас нэг хараатгий те. Тэгээд түрүүний яриаг дахиад өргөжлүүлж болох юм л та. Францын алдарт DJ Laurent Garnier гээд баримтат кино бол бас яг Германда бол одоо техно хөгжмийг соёлын өв гэдэг одоо бүртгүүлж явах жишээний болж байгаа шүү дээ. Одоо нэг Техно гэдэг хөгжим бол одоо манай морин хор юм а гэдэг шиг те. манахаас гарч ирсэн юм а гэдэг. Тий. Ер нь бол одоо өөр газар хүмүүс зохиоцсон ч гэсэн тэнцээ очиод үндэслэлсэн баггүй. А тэгвэл Францын одоо бас тийм техно электрон хөгжмийн гол төлөөлөл маань тэр өөрийнхөө хийсэн кинон дээр энэ бүхнийг бас дурдж ярьдаг. Тэгээд
Энэ баримтат киног ер нь ингээ үзүүлээд ингээ залуучууд ингээ сонирхож байна одоо бас цаашаага соёлын холбоо сүлбээ үүсэх байх гэж найдаж тэгээ одоо Баясагийн газар баримтат киногаа тий гаргая гэсэн одоо бодолтой цаад чинь гэсэн болно гэсэн л тий. Тэр ерөнхийдөө хизээ гаргах уу яах уу гэдэг. Нөгөө орчуулагч маань юу болж байгаа вэ? Бас ингээд энэ кино баримтат киног ч гэсэн би орчуулж эхэлсэн бохгүй. Энэ хэсэг бас кино орчуулад явсан л та. Тэгээ дараа нь жоохон байж байгаа хэсэг хугацааны дараа орчуулга эргээд ингээд харахаар бас өөрийгөө олох гэдэг шиг тим юм болоод их юм аа. Өөр хүний юу орчуулгаар арай гайгүй болоод туршлагатай хүний орчуулгаар гэж бодоод яг баримтат кино орчуулсан туршлагатай хүнээр орчуулж байгаа тэр чинь юм блэ. Хоёлаа ер нь бол өнөөдөр ч тэгээд амжихгүй л дээ. Тэр болохоор юу болцдог бол од мөндөр гэдэг сууг байгаа шүү дээ. Тий. Тэрэнд ерөнхийдөө бол зохиол гаргаж өгдөг. Өөрөө болохоор бас янз янзын уран сайхны кинонуудыг IPTV-нүүдэд орчуулж өгдөг. Ийм юм. Тэгэхээр ерөнхийдөө бол чанар нь бол нэгт гологдохгүй. Харин тий. Гоё орчуулга гарна. Одоо тийм юу болсон те. Тэгэд юу ивент маань бол кино ивент маань болохоор нэг л өдөр болно. Тэг нь угаасаа нэг өдөр болно. Тэгээд бас ийм хүмүүсийг урьдчилсан гэсэн бас нэг лист гарах байх гэж бодож байна. Зөв зөв. Чамд бас гарах байлгүй. Тэгээд яг энийг бас олоод үзчихээсээ сонирхчаасаа гэсэн хүмүүс байна л да. Тэгээд өрөө гэж бодож байгаа найз нөхөд хүмүүсийг тэгээд ерөнхийдөө бас ивент байршуулад бас өөрсдөө хувийн сонирхлоороо ирээд сонирхоход бол бүгдэнд нээлттэй гэж бодож байгаа. Тэгээд яг билетний асуудал гарах болов энэ дээр бол нэг тэгж ашиг харна гэхээсээ илүү одоо энэ дээр оролцож байгаа зардлыг нөх тийм хэдэн цөөхөн хэдэн төгрөг болох бах тэрийг кавер тэ одоо нөхөж болох тийм юг тооцож үзэж хагаад тэгээд бас нэг жоохон билет төлбөртэй юм хийж магадгүй гэдэг мэдэхгүй л байна л та. Баясагаас асууя гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногт хаа Февруарын тийм өвч зохион байгуулсан. 5 уран бүтээлчтэй. Тийм байсан. Тийм тэгээд бараг 3 цагийн хөтөлбөр амьд юунууд байгаа шүү дээ. Үйлдэлийн урлагууд байгаа шүү дээ. 40,000-аар хагасчихсан. Тэгэж билеттэй байж гэнэ үү те? Тийм билеттэй. Кино яг тийм ч миний бодлоор 10 харин тийм ээ ер нь тэгж нэг жоохон зардлуудын юунуудыг гаргах асуудал байгаа бах. Тэгээд ерөнхийдөө бас нэг хийсэн арга хэмжээгээ хоёлаа бас ингээд нэг баримтжуулаад аваад үлдчихээ дүрсчүүлээд. Тэгээ дараагийнхын бас хэрэгтэй болох бах. Анита гоё шин. Анита гэдэг юм наач. Арай өөр юм даа гэсэн. Анита шиг гэсэн. Анита гэдэг сав мэдгүй ч. Тий. Тэрний нэг тийм ингээд камед бүх юм ингээд хүмүүс нэг хоол амттай болгоё гэдээ амар их хамтлаг шийддэг штэ. Вигор. Тэгээ ер нь байгаа тэгэл цуумуу жамма хийгээл вигор хийгээл за яах уу гээл янз бүрийн нэмээд нэг юм хоол хийдэг штэ. Тий. Тэгээ хоол ээж дуусан гутлаа дээр нь кетчуп хийдэг штэ. Кетчуп. Тэгээ гоо тэр Анита гэдэг савны үнэр бол одоо ингээд савны гой үнэртэй болох гээд амар их юм хэлсэн юм шиг. Тэгээ яг зүгээр ингээд ундаанууд чинь зүгээр юм жимсгээс илүү амт оруулагч байдаг гэж ярьдаг штэ. Тэгээ тэрийг бас жоохон хэтрүүлсэн байвал Анита гэдэг шиг ундаа болох байхгүй. Хуучны юм ярих уу? За. Одоо яг энэ цааш нь байгаа нэг хэсэг дээр 96 илүү 95 оны үед Сарамтгайгийн клип дээр 92 байдсан шүү. 92 юм уу? Оо яа. Тэр сая сараг чинь тоглолт болох гэж байна гэдээ бас тэр клипний тухай ингээд яриад орсон сэтрээжлээ. Хүмүүс шеэрлж мэрэлцэн гоё дуу өдр гэдэг. Тэр нэг хідэн хүүхдүүд байгаад байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд яг аль нь вэ? Тэр саарл цамцтай нуу эсвэл шар малгайтай саарл малгайтай цамцтай нэг хүүхд байгаа би. Саарл малгайтай цамцтай мөн биз дээ. Шар малгайтай. Шар малгайтай. Юм сарвчтай нэг сэтг малгай. Тэгээд саарлнаас нь юу малгайтай цамцтай. Тэгээд болгож байгаа байхгүй. 92 он гэх ч юм. Картны барааны үе шүү дээ. Хэдэн настай байсан юм бэ? 15 таа.
Манай ах тэрэн дээр бол жинхэнэ солиорлоо шүү дээ. Аян бол тэгээд манай ах архитектор юм байна да. Тухайд бүгдээрээ л хамт скейтер гулгаал манай гэр бол энэ талбайгаас арах юмжтэй. Талбай дээр л тоглож өссөн гэх юм уу. Тэгэл байршлын давуу талаар азтай. Том талбайтай. Бид нар ч одоо ийш тийш гарангууд л тэгэл орц, байр, сургууль Одоо хэцүүлтэй хооч өөр л дээ. яг тухайн үед ч шүү дээ баг тэгэл баг орц болгондоо баг автоматтай. Тийм ээ. Яг тийм скейтер яг голгож харагдаач аим. Өвөл харин сайхан юу мөстөн гутал тэрэн дээр нь сайхан цөхөө тавьж байгаа юм. Танах ч гэхдээ түүцний гөөхний үе үстэ. Бид нар ч социализмын үе юм уу? 96 онд ч юм чи тэгээд анх сургуульд орчихсон. Социализм гэдэг үе үстэ. 90-ад оны үзэл. Өөр шүү дээ бүгд шал өөр нэг юм те. Одоо яг тэр үеэс яг энэ үлдсэн байвал гоё байх та гэдэг ч юм уу нэг тийм дурсамжтай зүйлүүд байгаа болоо. Ер нь Монголын маш их хуучны барилга бүтээн байгуулалтууд нурааж агаад маш их имзэглэдэг шүү дээ. Тэгээ ер нь бол сэргээн засварлаад сайжруулах хэрэгтэй байх л та. Тэгээ мэдхгүй хүн болго өөр бодолтой ч байдаг баг. Гэхдээ ингээл шин шилэн байшин барихын төлөө хуучны энэ гоё тэр чинь бол зүгээр нэг юм байшин биш ингээд бас бүтээл байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд нураах гэдэг юм уу те. Тэгээ ингээд заавал шавуулаад чихэх гэдэг ч юм уу те. Энд бас ашиг сонирхлын зөрчил ийм л юм байдаг гэж би боддог. Тэгсээс зүгээр энд болохгүй гэх юм бол тэгэл ингээд заавал ингэж шавж барилга байшин барих шаардлагагүй шүү дээ те. Тэгэн гоцаа тэдийг үгүй болгочих ч гэдэг юм уу те. Зүгээр л бүдүүлгээр хийхэд бол. За тэгээ тэрийг заавал одоо тийм ярих чааш ярих байх чааш гэдэг шиг. За ингээд богд таврын арталт хүрээд ирж байгаа. Тэгэн гол тийшээ ордог Яаж явах юм? хэсэг байгаа. Шууд наад руу орж болж байна. Шууд өндөр нь орчтой юм уу? Онгоцлоо. Одоо ингээд Зонжонга жилд ер нь бол ингээд Ара фестивал гой фестивалууд ингээд нэмэгдээл гоё л юм л да. Гэтэ нэг юм өсөлтөх зүйл дээр нэг юм байгаад байгаа штэ. Одоо тийш явал гэдэг ч юм уу. Аха. Одоо юу ч хэлмэр юм дээ. Санал болгооч гэвэл яах вэ? Хинээс мөнгө авсан гэдэг шиг. Тэгээ нэг хүн болгон өөр вкустэй гэдэг штэ. За Одоо дур сонирхолтой. Хөгжимний тий. Тэгэл тэр нь болохоор хүний өөрийнх нь ингээд янз бүрийн зүйлээс өссөн орчноос ахуулаад сонссон хөгжмийн тооноос ахуулаад тэгээ сонирд зангаас нь ч гэсэн ахуулаад хүн болго өөр юм таашаад сонсож байгаа л да. аха. Тэгээ тийм ч учраас одоо ер нь бол тэр нөгөө сонгодог одоо independent тий альтернатив гэдэг нь одоо заавал рок биш шүү дээ. Өгнийхээ утгыг бодох юм бол independent гэдэг нь болохоор яг зүгээр өөрөөс нь гараад өөрөө ингээд би хүнийх нь өөрийнх нь бүтээл энэ ямар нэг юмнаас хамаараагүй болоод independent юм уу гэдэг гэж би бодохгүй. Наад чинь тэгж харахгүй. Тэгээд тэгж гар болдог да. Тэгэн гутал альтернатив гэдэг нь болохоор дахиад нэг вариант сонголт те. Бас нэгэн хувилбарын сонголт Монголд гэсэн утгыг илэрхийлж байгаа учраас альтернатив хөгжим гэдэг нь яг рок хөгжимдөр төрөөж ашигласнасаа болоод ч гэдэм үү те. Рок альтернативээр тэр үед одоо нөгөө метал, heavy metal рок те, hard rock гэж байсан бол дахиад нэг рокийн нэг хувилбар альтернатив рок гэдгээр ингэж юм янз бүрийн дундуур нь өглөөл электронтой холилдоо бол те. гэж мэгээд ингээд явсныгаа тэгж хилдэг гэж бодож байгаа байхгүй. Тэгэн гут үндсэн хөгжим чи ер нь бол хоёр хуваагдж байгаа үстэй. Нэг нь болохоор яг ингээд
урлагийн бүтээл талаасаа нөгөөх нь массыг дагсан талаасаа ч гэдэг юм уу те. За тэгээ энэ хөгжмүүдийг заавал хүмүүс мэдэх албагүй гэж би боддог. Заавал одоо би ингээд нэг pop зүгээр нэг таалагдсан хөгжмөө сонсдог. Гой бол одоо ингээд ямар ч хамаагүй хөгжим сонсдог гэдэг гэж хүн байгаад ингээд масс ер нь юу pop гэдэг одоо энэ аль хөгжим дотроо юу хөөсөрж байна. Тэр хөөсөрж байгаа зүйл нь одоо хэр одоо олон нийтийг хамарч ийн гэдээс хамаарад тэрний юм commercial худалдааны ч гэдэг юм уу эсвэл pop ч гэдэг юм уу те mainstream гэдэг одоо нийтлэг үндсэн одоо нийтийн урлагч гэдэг юм уу нийтийн урсгалч гэдэг юм уу хөгжим ингэж нэрлсэн хөгжим байгаа бол тэрний хажууд нь зүгээр бас яг ингээд хажууд талд нь тэрэнд хамаарахгүй юм хөгжмүүд байгаа байхгүй тэр нь бол хувь хүний характер одоо хөгжмийн боловсролч гэдэг юм тэрнээс л хамаарна шүү дээ. Фестивал ярьж байгаа хоёул шууд хөгжмийн тэгээд би чинь тэгэж авшилтаа явж эхэлж байгаа байхгүй. Хөгжмийн жанрч ирсэнгөө. Тэгээд ингээд ийм хоёр төрлийн хөгжим ер нь бүр нийтлэг нэг ийм хоёр төрлөө юу яатсан байна. Хуваагдсан байна гэж та харж байхгүй ингээд миний бодол юм байгаа шүү дээ. Би тэгж дүгнж яахгүй. Тэгэхэд үүнээс хамаарад одоо шоу бизнес гэдэг чинь угаас хаач байгаа энэ хүмүүс төлөвлөсөн байгаа шүү дээ. Шоу бизнес эндээс ингээд мөнгө харж таалагдж байгаа хүмүүсийн хүсэж байгаа ая хөгжим үгийг ашиглаж дуунууд бүтээгээд тэр бүтээлүүдийг нэгтгэж одоо тоглолт фестивал зохион байгуулад нэгэн тал масс тэрийг дагаад сонсоод одоо таашаацсан юм чинь тэр дуунуудаа хит бум вайрал болцсон юм чинь тэр чинь хүмүүс очиж үзэн штэ. Нэг тийм төрлийн арга хэмжээ урлагийн одоо бүтээлүүд орсон уран бүтээлчд оролцсон арга хэмжээ байлаа гэж бодвол нөгөө талаасаа жишээ нь тэр болгон гэд яадаг уу тэр болгон юу гэх юм те алдартай одоо дэлхийд алдартай гэхээсээ илүү чанартай гүн утгатай ч гэдэг юм хүн хөгжмийг өөр өөрө таашааж авдаг нөгөө нэг талынх нь төрлийнх нь хүмүүсийнх нь зориулсан фестивалууд бас байгаа байхгүй. Энд бол жанр бүр хамаагүй болчихж байгаа байхгүй. За бүр гоё ямар гоё тайлбар. Тий тэгээд тэрэндээ зориулаад хөгжим фестивал зохион байгуулагч нар шоу биз эрхэлж байгаа продакшнууд байгууллагууд тэрнээс одоо үүдэж фестивалуудаа хийдэг. Тэртээ дэрнгүү тэрэн дээр хүн өөрийнхөө таашаал зориулж мөнгө төлж билет авч орж тэр тоглолтыг үздэг учраас тий. Тоглолт нь тэгээд цаашаа дэлгэрээд нөгөө хүнс худалдаа тий шүү дээ. Гар уурлал өөр одоо юу байдгийг зүгээр бүгд дагаал. Тэгвэл ингэж асуул яаж вэ? Одоо яг энийг залуучууд ч юм уу сонсоод энэ хөгжмийг ингээд ойлгоо сонсчоосоо яг энийг хүнийг айлсвал Монголд ирээд тоглоосоо гэдэг ч юм уу тийм нууцхан адгууч гэдэг ч юм уу мөрөөдөл гэдэг ч юм уу тийм байх уу. Яг нэг тэгэхээр ингээд дахиад нөгөө үзэл бодлын зөрчилдөөн гарчдаг байхгүй. Яг одоо яг хувь хүний бодол гэдэг утгаараа л тийм л дээ. Тийм л дээ. Жишээлбэл Монгол Prodigy хамтлаг ирээсэ гэдэг ч юм уу те. Prodigy хамтлагийг ханшаартай нэг аав их аваад ирээсэ ч гэдэг юм уу. Тийм бодол бас байж болно шүү дээ. Тэгвэл тэгэл ер нь хүмүүс тэр хүний сонголтыг бол буруу гэж хэлэхгүй байх гэж одоо боддог болчиход байна л да. Ягаад гэвэл тэртээ тэрэнгүү өссөн орчин нөлөөлсөн хүмүүс амьдралд нөлөөлсөн ах гis нар багш одоо хүндэлтэй хүмүүсийн хэлсэн зүйлийг хүн ингээд амьдралдаа мөрдлөг болгоод амьдрдаг бол ийм хөгжим гоё гэх тэр орчинд өссөн бол тэр хөгжим л илүү гоё явна шүү дээ. Тийм бах л та. Яагаад жишээлбэл Германд залуучууд техно илүү таашааж байна. Тэгэхэд одоо Америкт одоо Нью-Йорк жишээлбэл илүү хипхопыг таашааж байна гэдэг чинь тэр орчноосоо хамаарж байгаа байлгүй. Нью-Йоркт байсан бүх хүмүүсийг ингээ Берлинд амьдруулчих юм бол тэнцэнэ өсч боожод тэгэл техногоо сонсох байсан байлгүй гэж бодогдож байна. Тэ? Тэгсэн мөртлөө бас Орос хүнийг Орос гэж хэлэхгүй үлгийтэй ахт нь Австралид очиод амьдруулсан ч том болоод вин тамирын өмдөө өмсдөг гэдэг шиг тийм өнгөө байж гэдэг шиг өнгөөч бас байгаа л ах л та. Тэгтээ тэгээд тэр чинь тэгэл нэг одон янз бүрийн нөлөөлдөг л байлгүй. Монгол хүнд энд зохихгүй гэдэг ярьдэн шүү дээ. Тэгээд ингээд ер нь за кинон дээр тэр хөгжимдэр ч тэр нэг ийм үг хэлдэг тохиол байдаг штэ. Муу кино гэж байдаг, муу үзэгч гэж байдаг ч гэдэг юм уу те. Муу сонсогч гэж байхгүй, муу бүтээлч гэж байдаг гэд
үгнүүдийг хүмүүс бас ашиглаж байгаа хүмүүс тэгж ярьдаг штэ. Тий. Тэгээд энэ кино сайн кино зүгээр чийл энийг яг ойлгохгүй байна гэдэг юм байдаг штэ. Тэгвэл бас ер нь бол бас юм галтуурддаг, гурилддаг те. Мэргэжлийн бос ч гэдэг юм уу. За мэргэжлийн бос биш юм аа гэхэд бас нэг жоохон мэдрэмжийн дутагдaltaй ч гэдэг юм уу. Эсвэл цэвэр ингээд худалдаа мөнгө бодоод спонсор талаа хараад ч гэдэг юм уу. Продюсеруудын буруу тооцоолсноос болоод одоо тэр жүжигч нь одоо чадваргүй жүжигч урлагийг бас ингээд урлагийг бас гутааж байгаа асуудал байгаа байхгүй. За нэрээ бас кино хийж болно гэхдээ бас арайчтэй гэдэг шиг. Бас ийм доо хийх ч гэжтэй зүгээр арай л тийм дөө бас. Хоёлаа гэхдээ ийм ярьж байхдаа сүүсээ хайж байгаагаар явж идэв. Заавал тэр чи ямар нэг юмыг оноолт ерөөсөө байхгүй шүү дээ. Байхгүй. Эргэж явсаар гал хүн чинь тэгээ өөрөө дотоод ертөнцийн тулаад ирнэ шүү дээ. Тэгээд хэдийгээр хүмүүс тэгж хилдэг ч гэсэн цаана бас урлагийг ингэж гутаах, урлагийг зүгээр ингэ хэрэгэл болох одоо зүгээр нэг юм ашиг хонжооны тэ зүйл болгох юм их байна. Бас дээр томоо битээр бас яг энэ талаар буалаа сууж хат ярьжсэн байна. Гэхдээ магадгүй бид нар ойлгохгүй байгаа юм болов уу гэж хайдаг тохиол байдаг шүү дээ. Гэхдээ бас үнэхээр ойлгохгүй байж болно. Гэхдээ бас арай чинь горилны байж болохгүй ч гэдэг юм те. Тийм тохиол байдаг байхгүй. Тэгээд тэр нь үндсэн дагж байгаа одоо масс шүү дээ. Масс дундаа тэр нь хит байвал ингээ вайрал болоо яваадах юм байна. Тэгээд яваанда хүмүүсийн хөгжмийн бөгөөд одоо гой зүүн боловсрал одоо дээшлэх тусам урлаг нь бас яг аль зүйл модонд орж ин тийм зүйл маш их болдог шүү дээ. Худалдаа бизнес төр ч гэсэн тийм байдаг шүү дээ. За тэнийж аймас гүйж ийн гэхээр бүгдээрээ аймас авчаад ирэхээр нөгөө аймас нь модоос гарна гэдэг шиг яг энэ гурилдсан энэ халтуурцсан энэ бүтээлүүд, урсгалууд, дуучид, уран бүтээлчд гэж явсан хүмүүс тэрэнд оролцсон энэ байж байгаа хүмүүс автоматар чанартай зүйлд шахагдаж эхлэх юм байл. Аппетит зарим хийгдэх гоё. Тийм өөртөө сайжирч хөгжин эсвэл шахагдаж гарна гэсэн. Тийм. Тэгээд жишиж ярихад Европод сонгодог хөгжим гэж маш их таашаадаг. Сонгодог хөгжим симфони одоо Итали, Герман, Австри эндээс гаралтай гэж ер нь ингээ түүхэн ч гэсэн тэгээ байж шít. Алдартай одоо классик хөгжмийн зохиолч нартай. Тэгээ Оросд ч гэсэн хүртэл мундаг зохиолч нар байдаг гэж ярьдаг шít. Тэгээд тэндээсээ ингээд бас мэдээж олон үеэрээ дамжиж явчихаар тэр симфони гэдэг нь өнөөдөр тэр хүмүүс тэдний үр удам нийт одоо нийгэм биш үү? Тэнд бас нэгэн хөгжмийн боловсролыг арай илүү өгцөн, арай илүү мэдрэмжийг суулгацсан учраас магадгүй европчуудын яриад байгаа сонгодог урлаг нь Европ хүн ч гэсэн тэрийг илүү ингэж энэ юм гоо зүй классик сонгодог зүйлийн стандарт шүү гэдэг нэг тогтолцоо явж иж магадгүй ямар урт өгүүлбэр хэлж байна. Тэгээд тийм болохоор одоо бид орчин үеийн эстрад урлаг руу монголчууд сүүлд орсноосоо болоод тэр зүйлээс надад тэдний очсон байгаа тэр цэг рүү очих гэж нэлээд хугацаа бас юм оюуны боловсрал те юм гоо зүй мэдрэмж те сэрэл мэдрэмж гэдэг нь арай л хоторсон байж болох байхгүй. Тийм ээ. Тэгээд тэрүүгээрээ одоо жишээл бид нар энэ хөгжмийг ойлгохгүй сонгодог хөгжим ойлгохгүйгээд бас буруутгаад тэртээ тэрэнгүү ингээд нүүдэлж ард юм сонгодог хөгжим театр гэдэг урлаг мурлагч сүүлд ирсэн учраас тий сүүлд ирсэн учраас орж ирсэн учраас тэрэн дээрээ бол хоцрогдсон байж болно. Тэгвэл монголчууд болон ер нь тэгээд энэ язгуур одоо ийм улс үндэстэгүүд бол ер нь зүгээр энэ мэдрэмжийн тал дээр одоо энэ онгод inspiration гэж хэлж байгаа л та. Онгод гэхэр хитрхи сүнслэг сонсогдоод гэж магадгүй. Гэхдээ энэ хөгжмийн сэрж мэдэрж байгаа зүйлийг авж байгаа нь бол монгол хүн бол харьцуулшгүй байхгүй. Харьцуулшгүй. Зүгээр ингээнээр тэгээ хэлэхэд тиймэрхүү зүйл дээр л хүн хоцрох үхээс одоо энэ inspiration энэ мэдрэмжэн дээрээ бол бид нэр хоцрох байх гэж монголчууд бодож байгаа. Нөгөөтэйгөр урлагийг бас тэр нөгөө халтурж байгаа талын зүйл дээр гэх юм бол тийм учраас яваандаа тэр чанартай сонгодог зүйл рүүгээ очихын цагт зүгээр ингээд бурамталт одоо юу яаж исэн халтурж исэн гарууд эндээс бол шахагдаад алга болох учиртай юм болоо гэж одоо би боддгийг. Тэгээ нийгэм боловсралтай одоо бид нарт бас боловсрал айгүйх дутж штэ Монголд. Тэ?
ингээд ямар нэгэн зүйлийн боловсрал ямар нэгэн зүйлийн оюуны хөгжил бол ингээд дутмаг байгаа нэг маст харагдаж штэ. Ингээд троллж जैन тэг мөнгө өгсөн хүнийхэн төлөө өөрийнхөө нэг үзэл бодлын төлөө биш мөнгөний төлөө явж जैन ч гэдэг юм уу. Бүр ингээд ил тод бүлгэл болоо. Тэгээд ингээд намын тогтолцоо гэдэг ингээд иймэрхүү зүйлс болоод ингээд мас ч жоохон оюуныхаа дарагтаад ер нь жоохон улс орныг ингээд барьж байгаа хүмүүс бол ер нь жоохон мунхаг тэнэгдүү байж энэ хүмүүсийг гэж удирдах маневр хийх нь амар гэж үздэг. Энэ бид нар ингээд дотроосоо ингээд ийм байгаад байна уу? Угаасаа ч бишэлтэй ингээд цаанаас нь ямар нэгэн байдлаар бодол саний хэлж байгаа шиг чинь бодлогоор ингээд бид нар ийм байлгаад байна уу? Үгүй одоо мэдгүй Монголд ч гэсэн дэлхийн хэмжээний ийм тоглогч нар гарч ирэх үе нэрх байх гэж бодож байна. Одоо өнөөдөр ингээл Трамп одоо Натаньяху ч гэдэг юм уу те ингээл дэлхийн ийм юунууд ба шүү дээ. Удирдагч нар ба шүү дээ те. Одоо топ удирдагч дээрээс нь бас ийм модонд орсон удирдагч нар ба шүү дээ. Тоглогч нар байхгүй. Тим хэмжээний тоглогч нараа улс төрдөө биш ч гэсэн Elon Musk нөгөө Bill Gates гэдэг шиг ер нь дэлхийг хөдлөх хэмжээний тийм тоглогч ороод ирэхэд заавал Монгол ингээл нэг Орос хятадын завсар хавчигдсан болоод энэ хоёрынхаа юунда байдаг гэсэн нэг тийм итгэл ойлголт байдаг шүү дээ хүмүүст. Тэрийг ингээд давж гарах тэднэртэй тэгвэл бид нар ингэн тэгнэ ингээд чөлөөтэй мэтгэлж чадах илүү ингээд юм ашигтай гаргалгаа олж чадах тийм их хурцтай ухаантай юм лидер Монголд гарч ирэхэд бол ингээл юм тоглоом дотор бол яг адилхан түвшний тоглох. Тэгвэл нэг юм ядуу буураа ч гэдэг юм уу 3 дахь ертөнц ч гэдэг юм уу ингэж л үздэг байсан сайхан юм гэж. Тэгэл заавал ингээд нөгөө амны бэлгээрээ байна гэдэг нь нөгөө талаасаа ингээд хүн чинь ингээд аль болох сайн сайхан болоосаа гой болоосаа гэж бодож явна гэдэг чинь ядаж өөрийгөө ингээд бас юм цэвэрхэн талтай ингээд болоо гартахгүй цэвэрхэн талтай байлгаж байгааг л нэг хэлбэр өчүүхэн хэлбэр нь баггүй. Сайхан болоосаа гэдэг ингээд энерги ингэж хуваалцах ингэж харилцсан юм эерэг юм бодол сэтэл энерги хуваалцах гэдэг нь маш чухал учраас сайхан болоосаа гэж мөрөдгөр бүх юм болохгүй хахад нэг худлаа хоосон юм өрөөдлөө гэж бодож болохгүй гэж бодож байна. Тэр сайхан л болно. Тэгээд гоё л болно. Тэгээд мэдээч сөрөг хүчин зүйлүүд маш их байгаа учраас тий. Альц чиглэл рүү ингээл задлал ярихад ийм учраас энэ болох байгаа. Тийм учраас тэр нь бүтэхгүй байгаа гэдэг зүйл чинь гарч ирэх юм гэж байна. Яа тэгээ нэг шүн явсан, хоёр шүн явсан ер нь ямар хамаатай тийм биз дээ. Ялгаа байхгүй. Тэгээд маргааш нь гэнэ. Few hours later гэх. Тэгээд ингээд баг шүү дээ тийм биз дээ. Заавал одоо тэдэн сарын тэдэн болж байна. Одоо тэдэн цаг болж байна гэж байлаа ярихгүй л байх болчих жоох шүү. Энд ер нь хэдэн цаг хүртэл тоглох юм? Одоо энэ тоглож байгаа зар. Үгүй тэгэл ер нь ийм жижиг лаунжууд бол тэгэл ингээ хүнээ бариад байгаа гэвэл ер нь байгаа шүү дээ. Одоо нэг үйлчлэгээний стандартаараа л явж ийн гэсэн үг тийм. Тий, лаунжууд бол яг ийм клуб бол илүү ийм хөтөлбөр тал дээр илүү зохион байгуулалт гэж хэлэх юм л да тий. Клубын дижнерийн хуваар гэж нэг өөр байх. Яг тогтсон цагтаа хуваараар ингээд өөрсдийн клубт нь ажилладаг, өөрсдийн резидент дижнүүд нь тоглодог тийм хуваартай бол лаунж гэдэг бол ер нь нэг орой зүгээр өөрсдөө нэг юм private ч юм уу нийт зориулсан ивент шиг ийм үйлчлэгүүчиг цугларалтуудыг хийгээд тэгээд тэрэн дээр өөрсдөө сонирч байгаа DJ-гээ бүклээд одоо ураад тэгээд тоглоулна. Тэгээд тэрэн дээр бол нэг цаг тоглолцоо за би болоо гэхгүй миний хувьд бол тийм ер нь жоохон гоё байгаа л байвал байгаа л мэдээ зарим тохиолдолд ингээд хүн зөөтэй ч гэдэг юм уу те жоох юм vibe мя байвал тэр эртэл дуусчихдаг л та. Тэгэхээр хэр удахыг нь бол хүмүүсээс бас надад шалтгаална. Өнөөдөр тэгээ Аги тоглож байгаас Агиг харуулъя те. Аги бол сая ингээд сүүлийн 3-4 жил Таиланд, сүүлийн ингээд Вьетнам мэдэрт бас энэ яг нэг өвлийн оргил сезон орсон те юм оргил үе дээр тэргээр амьдраад тэгээд DJ ч хийсэн, одоо юм жуулчны чиглэлийн юмнууд хийсэн. Тэгээд хөгжмийн сонголт их гоё болсон да. Шинэлэг хөгжмүүд ялангуяа юм beach те tropical юм гоё house хөгжмүүдийг авчираад ирсэн байгаа. Тэгээд сонсох гээд байгаа. Тэгээд цаад чи бас ямар хөгжмөр дайлахнаа санаж хэрэгтэй байна. Окей, би ч гэсэн дагаад намираад бас таа 90 гоё сэдвүүд. Би бол яг зүгээр
одоо өөрийгөө open формат тоглолтог DJ гэж ярьдаг болсон. Тэгж ярьдаг юм байл л дээ. Тэгэхэд open формат гэдэг нь болохоор яг ийм төрлийн ийм хөгжим тоглолтог DJ гэхгүй юу ч хамаагүй тоглож байгаа гэсэн. Одоо стилд баригдахгүй. одоо юу нэг үзэгчтэй харж байна. Одоо тэр чинь үзэгч сонсогчдоо харж байна гэж. Одоо Joy Division Night дээр би одоо жишээл тэгэл хипхоп тоглоод зогсоод байхгүй нь ойлгомжтой. А гэтэл ингээд уржигдэр дүнзэн гараад ирэхэд маш их хипхоп тоглосон. Ягаад гэвэл ингээд ерөнхийдөө ингээд crowd хүмүүсээ харж байгаа л за энэ жоох явахгүй байна да гээл ингээд шилжээл бас их тиймэрхүү тохиолдол гарна. Тэгж жагаад нэг бариад авчих юм бол тэгэл халзар шүү дээ. Одоо тэгвэл сонсогч нар өөрсдөө ингээд биеийн хилэмжээр ингээд мэдэрдэг юм байна шүү дээ. DJ чи нэг бариад авчихдаг. Хуучин чи ингээд эндээсээ 5,000 эндээс 10,000 өгөөл. Алаа тэрийг тавиад ах гэл. Тэр болоод гэсэн ер нь энэ тэнтэл дэлхийд энэ тэнтэл байдаг хэлбэрлэлтэй. Манай ч гэсэн тийм одоо нөгөө бид нар л ард түмний баар мар гэж яриад байдаг болохоос ш. Ер нь бол одоо жишээлбэл яг юм night club-ууд, диско баарууд байна шүү дээ. Тэгээд хүмүүс өөрсдөө ингээд мөнгөө төлөөд хүссэн дуугаа сонсч болж байна. Тэрийг яг гоё ингээд үйд нь гоё оруулаад, гоё зарлаад микрофоноор ингээд тэр найстаа тэд насны тийм сайн өдрийн DJ хөргий. манай Smoky болтой дээрс хаа. Яа цааш базаа штэ. зэв ярьдаг те. За орхоо. За тэгээ. За. Оо тэгээ. Шот дип траачаа. Харин шот битэмэн. Дэлхий амар шахаж байна. Ямар нэг юм оо ингээд бэлтгэл бол ер нь бол боломж хангалттай. 50 байна. Сандарсан байдаг шүү дээ. Батлалт матлалт тэгээд 50. Тэгээд за одоо тэрийгээ үзчихгээд тэгээ аяа дээр ирсэн сая бас юмаа үзэх гэж байжсэн. Тэгээд жоохон сунжраад ахаар нь тэгээд за электросэт арай болоогүй байна гээд энэ ч хүмүүс сунжраад байна гэж хэлсэн шүү дээ. Тэгээд удаагүй сая гараад ирсэн. Чи гайг байна уу? Лагшин тоглог байна уу? Лагшин тоглог. Манай өргөжлүүлээд. Яа, бас хосны багын найзуудын нэг байна ингээ бороо. Би бол одоо хүний маш багын найз. Бүр маш багын биш аа. Бүр маш багын биш. Зүгээр маш бага. Юуны хапама патрооч байгаа чи дөө. Хан. Айдны талбай. За тэгээ. Би нэг юм ярьчаад ирээ. Биш гарчаад ирээ. Фон бол алж тээ. Фон юу ярил мээр юм хэрэг хөгжим сонсон шүү дээ. За хөгжмийг мэдэрдэг боллоо. Хөгжмийг ойлгодог боллоо. Түрүүн жоохон фаны маркер хэлчихлээ шүү дээ. Жаа баас үрдэг мөрдөгч гэдэг ч юм уу. Хөгжим сонсноор хүн яг ямар ашигтай юм бэ? Ямар одоо мэдрэмж нь хөглөгдөөд ингэ байгаад юм бэ? За тэгээд танаар яриулмаар байна. Хүн за миний бодлол товчхон бас ярихыг бодъё те нэг амар дуршгаад байдаг болцсон байлаа. Тэг хөгжим гэдэг зүйл бол ухаант хүний одоо хийсэн гараараа бүтээсэн хийсэн сэтгэж хийсэн бас нэг агуу зүйлүүдийн нэг багхгүй. Тэрийг одоогоор бол ингээд урлаг гэдэр гэж ярьж шít. Гэхдээ урлаг бол зөвхөн заавал хөгжим биш. Одоо бас ийм бит те харах урлаг бүх зүйл биш те. Энэ урлаг гэдэг зүйлийг хүн сэтгэж олсон гэдэг нь одоо энэ онгодын хамааралтай зүйл гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд тэрийг бол мэдрэмж inspiration гэж хэлдэг гэл бас түрүүн өмнө яриад лээсэн шүү дээ тий. Тэгээд хөгжмийг сонссноор хүн ингээд илүү бясалгалын төвшөнд гэдэг юм уу тий. Тэр онгодыг мэдрэх тэр дахиад 5 мэдрхүүгээс цаана байгаа тэр сэтгүүн цаана байгаа мэдрэмжийг авч одоо гоо сайхан мэдрэмжийг авдаг болохоор хөгжим нэгдүгээрт хүний одоо салшгүй хөгжимтэй ойрхон хүн бол бас их юм аз жаргалтай ч гэдэг юм уу сэтгэлийн хөдөлгөөнтэй мэдрэмж өндөр байдсан болов уу гэж би хувьдаа дүгнэхээр байна. Одоо яг ингээд асуултнаас чинь шууд бодоод өөрийнхөө ойлголтыг ингээд нийлүүлээд юм тавчхан хэлэх гэж оролдож байгаа юм тэр. За тэгээд хөгжмийг тоглохын тулд хүн чинь зөвхөн дуулаад анх ингээд шууд бүх хөгжмийн зэмсэг байхгүй нь ойлгомжтой тий. Тэгэхээр энэ олон мянган жилийн турш хүн төрлөختөн энэ хөгжмийн зэмсгүүдийг зохиогоод тэрэн дээрээ хөгжмийг хийж хүний ингээд оюун бодолд нөлөөлж чадж байгаа
энэ хөгжлийн ингээ явцвал ингээд хөгжим тийм чухал зүйл юм а гэдгийг заавал сайн талаасаа ч биш бас дайны бүр пропаганда те үзэл суртал те ухуулгын үйл ажиллагаанд хүртэл хөгжмийн гэрцийг хүртэл өөрчилж юм сандарлын өнгө айсыг ингэж гаргаж дайны одоо те зүйлийг хийх марш хөгжим зохиож цэрэг залуучуудыг огшоох гэдэг юм уу. За тэгэн гол одоо электрон хөгжим гэдэг бол одоо илүү өнөө орчин цагт хийгдсэн шүү дээ. Тэгээ илүү ингээд залуучууд яг юм бит бодит юм рок поп те ийм хөгжмүүдийг ингээд сонсч ирсэн бол электрон хөгжим нь ингээд компьютер ийм автоматар те электрон ийм эргэлт хөдөлгөөн моторын ийм юугаар эргэлтэрч гэдэг юм уу бий болж байгаа те тог цахилгааны гүйдлийн одоо их баг ийм ховслаар ингэж гарч байгаа авианууд гэд ийм электрон хөгжим зохиосноор илүү бясалгалын түвшинд татсан. Тэрэн дотор олон жанртай л да. Бясалгал гэсэн үү? Тий. Тэгж тайлбарч болох юм уу? Үгүй яг энийг одоо транс гэж хэлж болж байгаа. Хүн транст орно гэдэг чинь ер нь бол ингээд бясалгал واخхой. Одоо бодит мэдрэмжээс салаад транст орно гэж ярьдаг тий. За тэгэл одоо зүүдийн түвшинч гэдэг юм уу байгаа мөртлөө дахиад далдын тийм ямар нэгэн мэдрэмжийг авах зүйл бол электрон хөгжимд бас байдаг. Мэдээ зүгээр хөгжимд бол юм гоо зүйн гүнзгий таашаал дурсамж те хайр гуйны бүтлгүү хайрч байгаа болж байгаа үйл явдал руугаа босож очих гэдэг чинь. Хөгжим тийм учраас хүнд маш чухал. Хэрвээ хөгжим гэдэг зүйл байгааг бол хүмүүс та бараг тэгэл робчиг байх байсан байж таарна. За тэгтээ энэ хөгжим дээр шүү дээ. Үүн дээр нэмээд хүний бусад мэдрэхүүгээр хийж байгаа зүйл юу арах вэ гэж жишээлбэл гар уурлал те тэгэл одоо энэ мужаан гар урлын энэ баримл зөвхөн ингээд дөрүүлжин байшин барьчих биш. Гоо зүйтэй, багантай, ингээ хөшөөтэй те хээ одоо хуартай ийм барилгуудыг сэтгэж барина гэдэг бол бас л оюуны дээд түвшний сэтгэж байгаа зүйл гэж бас итгэж байгаа байхгүй. За үүн дээр бас нэмээ хэлэхэд амтлагаан дээр ямар мэдрэмж орж иж байгаа нөхөр мундаг хоолыг зохиож байгаа тогооч нар хоолыг сайн хийж байгаа хүмүүс бол бас л зүгээр ингээл махыг усан чанахын оронд яаж сэтгэж ингэчүүл илүү гоё болно гэж сэтгэж тэрийг амталж тэгээд таашаал дофамин ялгуулж чадчихна гэдэг бол бас л тэр дээд сэтгхүү одоо дэвшилтэд сэтгхүүгийн хийж байгаа зүйл гэж л итгэдэг байхгүй. Үдсэж байгаа хүмүүс ер нь бол ингээд хоёр янз л байгаа л байх л та. За яг хөгжим бол ингээд нэг юм амралтын өдрөөрөө сонсдог, найз нөхдөд байхдаа үед ингээд хийждэг. За тэгээд нэг өөр плейлисттэй тэрийг ингээд манай тодорхой хэмжээнд сэлэгдэг байдаг ч юм уу те шинэ хөгжмөр сольждаг. Хоёул өчтөр бас найз хэлжсэн шүү дээ. Заавал тэр хөгжим сонсох шаардлагагүй гэдэг өчтөр ярьсан болохоор би энийг асуумааргүй байна л та. Тэгвэл одоо яг ингээд өөрөө ингээд шууд ингээд пультэн дээр ингээд тоглоод те контрол дээр ингээд тоглоод шууд шинэ хөгжим гаргадаг шүү дээ. Яг тэр доороо нэг шинэ хөгжим гаргадаг. Ингэж хийхийн тулд хэрэг цаг хугацаа шаардах бай. Ер нь юу хэрэгтэй бол одоо нэг залуучууд нэг тим юм хэрэгтэй болчвол би одоо баг аландаа гэж төсөөлж л байна. Хүн болгон өөр гэсэн яг тэр сурах өөрт нь тохирсон чаддаг скилд нь тохирсон замаар л одоо янз бүрийн скилийг эзэмшнэ л дээ. Яг ингэдэг гэдгийг бол одоо бас тэр болгон зөвхөн л энэ хүний хэлснээр л явна гэдэг шиг те. Бас тэр зүйл бол өнөөгийн нийгэмд бол зохимжгүй байх гэж боддог л та. Харин хүмүүст ямарваа нэгэн хүний хийсэн зүйл хүмүүст одоо ингээд зөвөр нөлөөлж чадсан бол тэр хүнийг дуурайж болно гэдэг шиг нэг тал байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэж хэлэх бүр шал өөр талаас нь нэг богинохон нэг юм хэлчихье гэж бодож байна л да. Гой хөгжим сонсдог, гой плейлисттэй хүнийг яаж ялах вэ гэхээр гой дончтой хувцалж чаддаг хүнтэй л адилхан зөвлөлөө ойлгож байна. Зүгээр нэг юм хувцалж чаддгүй, хувцаа тохируулж чаддгүй хүн байна гэдэг шиг сонсдог хөгжим бас нэг жоохон хэцүү байх магадлал байна. Үнэхээр айгүй гой хувцалдаг. Гой хувцалдаг хүн гой хөгжим сонсдог биш. Зүүрлж ярьж байгаа жишиж. Гой яста үнэхээр манай энэст үнэн ганган шүү. Хувцыг айгүй гой тааруулдаг шүү гэдэг шиг гой хөгжим сонсдог хүн чинь тэр одоо айгүй тийм ганган хөгжимд одоо бас ингэ гоё. Хинт сонссон. Ямар гой хөгжим сонсдог юм бэ гэдэг хөгжим сонсдог хүн байдаг. Зарим хүмүүс бол тэгэл тийм хүмүүсийг дагдаг баг. Зарим хүмүүсийн сонголт плейлист нь бас жоох юм awful жоох эвгүй байдаг гэж магадгүй гэж бодож байна. Одоо жоохон ганц юм асууж тэг байлаа. Болич гэж дээ. Тэгээ өөрчлөлт. Боли байна. Бойл байл. Өөрчлөлт гэж явчихсан л да. Ингээд их хотын залуус яг өндөө орой унтвэ. Баярлалаа шүү дээ. Хотын залуусын амьдрал ер нь бол эхэлт юм аа.
Тэгэхээр яг ингээд өөр ингээд ихлүүлээ сэрээдэг хүн, сэрээгийн цааш те ер нь бол ингээд ажлын хийлэгдэх хүн болж тараад байгаа шүү дээ. Тэгэхээр клубын соёлын тухай жоохон яриад хоёлаа. Тийш алхахтангаа ярий те. Тийш дөхөө. Тэгээд клубын соёл юуг нь мэднээр байгаа юм гэдэг байхгүй. Тэгээд үйлчлэгээнээс ахгуулаад ер нь хаана бүжиглэхийн, хаана шахах. Наа чин гэхдээ бүр хитрхи өргөн сэдв болчиход байна л та. Уу яг нь Клубын соёлын хүрээнд гэж байгаад чи задал та. Клубын соёлын хүрээнд яг иймэрхүү зүйл дээр одоо бодлоо хуваалцаач гэдэг юм уу тэгж байвал бас яг юуг нь ярих хэрэгтэй юм бэ? Клубын соёлын яг юу талын тэгж плейлист бэлдэнэ гэж байхгүй. Ерөнхий янз бүрийн яг юм тогтсон сэдвтэй ивент буюу одоо ингээд одоо Playtime фестивал ч гэдэг юм уу. Тэрэн дээр яг тэр тим төрлийн тайз гэдэг дээр тоглох болох юм бол сет бэлдэх. Гэхдээ бэлдсэн ч хэрвээ хүмүүс энийг ингэж хүлээж аваад ийшээгээ сална гэдэг олон салаатай ер нь тэгж бэлддэг. Дижнер ч тэгж бэлддэг байх гэж бодож байна л да. А мэдээж яг эхэлж байгаа шин дижнер ерөнхийдөө 1 2 3 4 гээд дуунуудаа тоглолдог байх. Ингээ бэлдээд энийг дараа одоо энийг тавил гоё гэдэг өөрийн сонголтоор. Тэгээ тэр чинь нэг гоё хувцалдаг хүн шиг хэрвээ сонголт сайтай хүн бол тэгэл айгүй гоё л дуунууд сонгоцсон байдаг. За мөнгө түнтэй адил юу одоо энэ ч тоглох дээр бол гэж хүмүүнээ хараад найз нөхөд цугласан. Тэгээд бас найзуудын ингээд шинэ газар нэгтцэн. Тэгээд тэрэн дээр ингээд тоглооч гээд ирээд тоглох гэж байгаа болохоор ингээд хүмүүсийг ингээд гоё жаргаагаал аюу гоё хөгжмөөр ингээ гоё таашаал өгөөл. Тэгээ гоё хөгжилтэй өнгөрөх баха. Өнөөдөр клубын бас нас гэж юм байгаад ах шиг байна л да. Манай үеийнхэн бол тэр болгон одоо клуб орохгүй болцсон. Тэгээд иймэрхүү лаунж те бас суучдаг. Тэгээд ингээд жишээл хоолтой байдаг ч юм уу те. Тиймэрхүү газруудыг илүү сонгодог бол залуучууд 30-аас доош насных те 20-д оюутан залуучууд эдэр бол нэг хоол моол эдэр сууж муугаал ялхийт бодон дээр сууж муухай биш. Бүжиглээд гоё хөгжим сонсоод хүмүүстэй танилцаал те. Ингээл хоорондоо ингээл харилцаа үүсэл ингээл байх нь өөр гэдэг утгаараа тэгээд энэ лаунж нь бол тийм л ялгаатай байгаа. Насны хувьд. Тэгээд мэдээж нөгөө нэг бүсгүүтэйгээ юм яриад ингээд суухаараа л магадгүй юм яриад суучаар газар сонгох л үүдээ. Тэгсээс биш чанга хөгжимтэй газар бүсгүүтэй юм яриад сууж тийм л. Харин хүнтэй шинэ найзуудтай болохтэй заавал эмгтэй хэрэгтэй хос болох талаасаа биш зүгээр шинэ хүмүүстэй танилцж тэгээд ингээд вайбас харилцаад үнэхээр таарж явал дахиад ингээд найзтай хүрээ тэлэх гэдэг дээр бол маш чухал чанга хөгжимтэй газар. Лаунж нь байна уу, клуб нь байна уу шүү дээ. Тийм шүү дээ. За орцгоё. Яс бүх ингээ файл хэрэгс хабар гэдэг. Тэгээ бас сапар гэдэг. Forest of all story. Бид нэм дижей хинээд би ингээд ашиглахгүйгээр өнөөдөр авчих гэсэн. Тэгэж одоо альбом хийх хэрэгтэй биш үү? Өө жаахан хальт төгсгөлийн контентын төгсгөлийн гэж тоглож гараад ирлээ. өсөж байгаа хүмүүс танд юу гэж хэлмээр байна? За сайхан өдшийг өнгөрөөж байгаа хүмүүс тэгээд хөгжмийн тухай ярьжсэн учраас тэгээд хөгжмөөрөө дуусгая да. Тэгээ бараг 30 хэдэн цаг хамт явцсан баг. Баяртай. Одоо би явж байгаа уулаа. Зогсоо.